Ажил хайгч хэрхэн ажлаа сонгодог вэ? Мэдээж эхлээд байгууллагын мэдээлэл, дотоод соёл, уур амьсгалыг нэг төрөнд сонирхдог. Үүний дараа тухайн ажлын байранд өөртөө тохирох хэсгийг нэгтэлж сонгон шалгаруулалтанд ордог. Харин та тухайн хүнд хэрэгтэй байгууллагын мэдээллийг оруулаагүй байгаа юм шүүс? Хэрв тийм бол энэ зааврын дагуу мэдээлэл яг одоо шинжилээрэй. Та өөрийн компани бүртгэлээрээ нэвтэрч ороод компани гэсэн зэс рүү орж компанийн зэс дотор та хүссэн бүх мэдээлэлийг оруулах боломжтой бөгөөд ажил хайгчийг байгууллагатаа татах нэгэн том төлөв нь энэ хэсэг юм. Юуны өмнө та байгууллагын логотой өөрсдийн соёлыг илэрхийлсэн зураг оруулаарай. Дараа нь шинжлэх гэсэн товчийг дарснаар компани алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс болон удирдлагын багийн мэдээллийг оруулна. Мөн та байгууллагынхаа давуу талууд, хангамж урамшуул болон бусад мэдээллүүдийг оруулаарай. Ингээд танай байгууллагын нүр хуудас бэлэн боллоо. Хян харьцуул шийдвэр гарга.